Санаа наа мөхтөлг гэдэг хамт байгаад яг 3 жил болж байна. Намайг Төгс гэдэг гэрэлтэй батлуулаад 2 сар болж байна. Яг анх зүүдэлж танилцчихсан. Инстаграмаар над руу чат хийгээд тэгээд би тэрийг ингээд харцсан. Тэгэл чатлж исэн чинь гинт над руу видео колл хийж болох уу гэтгсэн. Тэгэхээр амар гайхаад тэгэл 7 хоног чатлж видео колл цугаал тэгэл уулзчихсан. Google-тэй л санаанд орж ирж байна. Shrek л гэж хэлэндээ. Ер нь бол би бол бодтол яг Shrek гэж бодчих. Царай муутай байсан ч хамаагүй ингээл яг би нагаа амир ингээл хүсэл би бинтаа хамт амир гэдэг яг тэр яг бид хоёрыг ингээл илэрхийлдэг юм санагддаг. Тэгээд нөгөө Ice Age-ийн Seed гэдэг дүр идэг штеп. Тэрнтэй ингээд царай амир адилхан. Би бол яг Ponyol гэж хэлэндээ. Тэр яг танилцаад удаагүй байсан ба. Тэгсэн чинь манай хүн жоо халуураад байна гэд тэгэн гутаа ингээд би амьдралдаа анх удаа эмэгтэй хүн миний хажууд ингээд гутлаа тайлснаа. Ингээд хажуудлын нөгөө юм хашлахыг ингэж босгосноо дэрэлснээ унтчихыг би амьдралд анх удаа харж. Тэр миний хувьд ингээд амар эвгүй. Тэгтээ надад ингээд амар гоё дурсгалтай байсан. La La Land. Яа, La La Land. Би өөрөө бас бүжиглэх төртөө болохоор La La Land нэрээ ойрхон сонсогдсон. Миний хувьд болохоор нөгөө Wolf of Wall Street-ээр тоглодог Barbie-ний дүр тоглосон. Тэр эмэгтэйтэй амьдараа уулзч үзмээр байдаг. Би болохоор Godfather 1-ийн гол дүртэй нь уулзах хүсдэг. Яа гэх юм бол хүрээлээ яаж тийм амар юм бат бөх байлгадаг, гэр бүлдээ ямар их хайртай, яаж ийм амар оршин тогтнодгийг яг мэдмээр санагдсан. Know how. Тулгаан надаас илүү романтик. Би анхны Валентин дээр сүү тавьж исэн. Одоо хоёр дахь Валентин дээр нь болохоор баглаа дүр яг сарнаа аваад бас яг нөгөө шинэ машинтайгаа хамт ингээд гадаа хүлээжсэн. Яа нэг хаяада ингээд нэг тоглоомор ч юм нэг ам зүрх үе байдаг шүү дээ. Яг тэр үед ингээд чи тэгсэн тэстэй гэж яг ингээд нэг юм сонир эс ч юм уу нэг юм хилээ хатсан баяртай байдаг. Тэр нь ингээд надад амар хөөрөө санагддаг. Жижиг юм нэг гомдоод идэг ингээд нөгөө анхаарал хандуулаагүй гэж мэгэл. Тэг ингээд хойноос нь очиод ингээд твич мөвөрхээр ингээд шууд ингээд зөвхөн гомдохоо болчихлоо гэх. Тэгэл тийм үйлдэлүүд нэр одоо ингээд амар хөөрхөн санагддаг. Байж байгаа нэг хэлэх юм байгаа юм байна. Look TV дээр Валентин зэс үүссэн байгаа. Валентин зэснээс кино сонгоод үзэх юм бол үзэгчдээ маш олон бэлэг бэлдсэн байгаа юм байна. Валентин зэснээс кино түрээслээд үзээрэй. Окей, одоо контентэнд орцгоё. Бид хоёрт одоо ингээ хоёр сонголт байгаа. Бид хоёр тэгээд би бинийхээ алийг нь сонгохыг нь таана хэн нь хожихоо үзнэ. За миний бодлоор Тулгаа олын Титаникийг сонгоно гэж бодож байна. Энэ баг үгүйс ойлгомжтой хөө яг энийг л сонгох. Яа, чи яаж мэдсэн? Угаасаа магтаал X чи сайн мэдгүй хаа. Тэгэнгუთ угаасаа тэрэлтэн л амар халуун бүлээн байна. Угаасаа чипс иддэг гэхдээ ингээ шоколад захаар чи амар эрүүл мэндэд моо тэргэлтээ иддэг. Йоо, ямар хэцүү. За. Наа. Үгүй. Шоколад иш би чихрийн төлөв байдаг шүү дээ. Пүү. Гэтэ нөгөө би өөрөө хувийнхаа мэдрэмжийг аваа баг энийг нь авах та. Үгүй. Ваа, би чамд өдөр байнга л гин тийм билэг барьчихсан. Тэг би тэрэн чинь өсө дургүй идэг шүү Окей. дээ. Амар фейл хосын юу болоод идэв. Энийг болоо. За инээдний кино юу эсвэл адал явдалтай кино юу? Инээдний. Яа. Энэ үсэ. Яа гэртээ. Яа. Эсвэл хойлоо авах тэгэхээр. Яа. Би орой хандах. Үгүй мүү. Би орой хандах юм яадаг лээ. Тэрүүл мэрэдэг. Яа. Оо магтаал шүү мө. Үгүй. Яа, бас л юм л хата. Үгүй штий. Яа. Гинтийн бил. Яа. Бас ямар хэцүү юм бэ нэрэ. Үгүй штий. Галт. Ингээ алтчих. Алтчлаа. Алтчихсан. Жон кино чадчихтаа. Кино чадчих. Киног яг кино театрт үзэх юм бол амар гоё юм. Яг дотор нь байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэрэнд нь бас амар дуртай.
За тийм ээ. Тийм чи хариулт бодоогүй байсан юм уу? Үгүй би яг ингээ боцсох. Би яагаад нотыг ингээ туртаа болох хэлээ гэсэн. Би бас дургуй мэн ноутбук. Хоёул авсан 4 3. Би ялсан. Тормолцсон гоё ингээд нүдэнд нь би ингээ амар дуртай. Инээдэнд нь бас амар хайртай. Тэгээ хамгийн чухал зүйл нь надтай яг ингээд ярилцаж чаддаг, хүнийг сайн ойлголцож, харилцаж чаддаг тэр даруй юм зан чанарт нь амар хайртай. Баярлалаа. Тулгайг амар хичээнгүй занд би айгуу дуртай. Тэгээд ямар ч нөхцөл байдлыг нь эрэг тийшээ чиглүүлээд ингээд хөнгөн байлгаж чаддаг нэг амар байдаг. Юу амьдралыг илүү ингээд хөнгөн давж гарахад амар юм шиг санагдтал. Баярлалаа. Валентинаар хосууд эсвэл ганц биесэн чамаагүй гэртээ тухлаад Look TV-гээр дуртай киногоо үзээрэй.